Сайн бацгаана уу? Та бүхэндээ саяхан нэлээд хийсэн The Ugly Stepsister хэмээх маш сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд манайхаа сувгтаа лайк болон сабадарч дэмжихээ битгий мартаарай. За ингээд кинонд орцгоё. Киноны үйл явдал манай гол дүр Эльвера, дүү Альма болон ээж Ребекка хоёртойгоо шинэ амьдралаа эхлүүлэхээр Францын захын хороолд байрлах шинэ гэрлүүгээ сүйх тэрэг хүлэглэн ирж буйгаар эхэлнэ. Тэднийг Отто гих ир үзэсгэлэн тохин Агнесийн хамт найрсгаар ухтан авч гэртээ орууллаа. Удалгүй Отто Ребекка хоёрч хурмаа хийж албан ёсоор гэр бүл болцгаадаг. Хормын дараа Агнес Эльвераг Баашингийнхаа өрөөнүүдтэй танилцуулж байх ба мөн гэрийн туслах Исаак гих тайван хөдөлмөрч залуутай танилцуулдаг. Дараа нь Агнес өөрийнхөө өрөөнд Эльвераг дагуулж орон үнэт идэл, гоёл чимэглэл, тансаг дайшин зуудаа харуулхад Эльверач маш их баяртай байх ба тэрээр ээж нь баян хүнтэй гэрэлснээр одоо л нэг тэд хангалуун амьдрах боломжтой боллоо хэмээн баярлаж байлаа. Цонхоор харвал алс хол нэгэн сүрлэг цайз сүндэрлэж байх ба Агнес энэ цайзын гүнж болохыг үргэлж мөрөөддөг нэгэн ажээ. Оройн гэр бүлийнхэн гэрлэлтэд тэмдэглэн зоог барьж байтал Отто нэг цусан бэлөө авч Эльверагийн нүүрлэн шидчихэн тэр. Тэдэж энэ эвгүй мөчийг бүгд инээмсэглэн өнгөрөх гэж оролцсон ч гинэт Отто амьсгалах боломжгүй болж цусаар ханиалгаж байгаад зүрхний шигтээсээр амьсгал хураачихдаг. Маргааш өглөө нь Эльвера Агнес кофе авчирч түүнийг тайвшруулахын тулд өөрийнх нь аавч бас нас барахад гэр бүл нь хэрхэн амьдралаа үргэлжлүүлсэн тухайгаа ярьж өгдөг. Гэвч Агнес маш ууртай байлаа. Тэр Эльвераг дорд үзэж хэрвээ чиний ээж л миний аавтай гэрлээгүй бол ийм зүйл болохгүй байсан хэмээн хүйтэн өнгөөр хэлдэг. Эльверач гомдож ээжийнхээ өрөөрөө гүн ороход ээж нь Оттогийн гэр бүлд үнэндээ ямар ч хөрөнгө мөнгө байхгүй гэх мэтээг сонсож байв. Үүний хэрэгтэй Отто аль хэдийн өв хөрөнгөө бусад хамаатнуудтайгаа хувааж өөрийн гэр бүлдээ хитгэн зоосол үлдээсэн болж таардаг. Энэхүү үннийг сонсон Ребекка газарт хэвтэн гордлон тасарсан мэт мэлэмрүүлэн уйлна. Тэрээр өөрийгөө нас дээр гарсан хоёр охинтой эмэгтэй гэдгийг мэддэг тул одоо ямар ч баян эр түүнийг тоохгүй хэмээн бодов. Эльверач ээжигээ тайвшруулж би ханхуудыг гэрлэх болноо. Амлжийн л гэтэл Ребекка түүнд хандан чи өөрийгөө талент хартаа яаж ийм царай муутай байж гүнж болох юм бэ хэмээн хариулдаг. Маргааш өглөө хааны ордноос нэгэн ээлж ирж октын дунд зар тарав. Ээлж зарлан хаан болон түүний хүү Жюлиан хан хүү бүжгийн үдшилэг зохион байгуулж байгаа бөгөөд тэрхүү арга хэмжээнд язгууртан гаралтай октыг урьхаар болсон гэдэг. Эльверач урилгыг аваад ханхүүтэй уулзах мөчөө мөрөөдөж догдолж эхэлнэ. Харин Ребекка энэ бол охиноо баян хүнтэй гэрлүүлэх цорын ганц боломж гэдгийг ойлгож шууд л эмч дуудаж бэлтгэр шийднэ. Эмч ирээд эхлээд Эльверагийн шүдний аппаратыг авч дараа нь хамрыг нь шулуун болгож царайлаг харагдуулах гоо сайхны мэдцэл хийхээр болов. Ребекка ч мэдцлийн дараа давхар төлбөр түлхийг зөвшөөрч хамрын хэлбэрийг нь өөрөө сонгож өгдөг. Эмч шүдний аппаратыг ямар ч өвчин намдаачгүйгээр хүчээр авсны дараа алга гаргаж ирээд хамарлуунд хүчтэй зохиж эхэлнэ. Эльверач асар их өвдөлт мэдэрч орилон хашгирах боловч Ребекка сэтгэл нь хансан байдалтай сууж байлаа. Удалгүй гүнжийн сонгон шалгаруулалт бэлдэх октын сургалтын төвд охид цуглаж эхэлдэг. Эдгээр охид бүгд ханхүүгийн сэтгэлийг булааж гэрлэх мөрөөдөлтэй. Эльверач хамар нь боолттой, даруухан хувцастай ганцаараа сууж л байлаа. Удалгүй хадагтай Софи орж ирээд шалгаруулалт хийн гэдгээ мэдэгдэн. Хин хамгийн сайн гүйцэтгэл үзүүлж гүнжийн дүрд нийцэж байд тэр октыг үдшилтэд оролцохоор сонгоно гэв. Мөн ханхуугээс гадна бусад баян язгууртан залуусч ирэх тул тэднээс нэгийг нь ч болов олох боломж байгааг онцолж хэлхэн тэр. Анхны хичээл нь гүн шиг бүжиглэж сурах байв. Гэтэл багш эргэж хараад Эльверагийн нүрийг харангуйтаа хөмсгөө зангидан чи ард тал руу шилж гэж хэлээд түүний оронд Агнесийг дуудаж урт игнэнд байрлуулна. Оройн зоог барих үед бусад охид тансаг сайхан хоол идэж байхад Эльверад зөвхөн нэмбэгний хэрчмэл өгдөг. Агнес энэ үеэр Ребеккад хандан аавын оршуулгын өдрийг товолсон гэхэд Ребекка одоо мөнгө байхгүй. Эльвераг ханхүүтэй гэрсний дараа л
оршуулга хийх боломжтой хэмээн хэлдэг. Энэ үгэнд ууралсан Агнес ширээнээс босч яван аавынхаа шарил дээр очин залбирахаар явдаг. Гэтэл очоод харвал аавынхын цогцос аль хэдийн муудаж эхэлсэн байлаа. Хэд хоногийн дараа охид төрөл бүрийн сургалтанд хамрагдаж эхэлдэг. Ном толгой дээрээ тавин тэнцвэрээ хадгалах, ханхуг хэрхэн михийн ухтах зэргийг заалгав. Үүний дараа хин дараагийн шат руу шалгарсан нэрсийг ханын самбарт байрлуулсанд охид бүгд яаран очиж өөрсдийн нэрийг хайцгаана. Зарим нь баярлаж хашгирах бол зарим нь урам хугарч уйдгарлан алхана. Харин Эльвира нэрсийг шалгахад нэг охины нэрийг баллаж, оронд нь өөрийнх нь нэрийг бичсэн байхыг хараад зочирдох боловч сэтгэл хангалуун инээмсэглэж ханхүүдээ учрах мөрөөдөлтэй авцаарл байлаа. Дараагийн хичээлээр багш бүжгийн тусгай хөдөлгөөн заагаад хэн яг над шиг бүжиглэж чадах вэ гэж асуухад бүх охид гараа өргөнө. Эльвирач бас гараа өргөхөд багш түүнийг сонгон урдаа гаргав. Гэвч яг бүжиглэх мөчөд багш хөгжмийг зогсоож чи бол бүтэлгүй амьтаг хэмээн түүнийг ширүүн зэмлэнэ. Тэгээд үргэлжлүүлэн би чамд дургу. Хэрв ээж чинь надад мөнгө өгч хахуултаагүй бол чи энд байхчгүй байсан хэмээн зандрав. Багш дараа нь Агнес болон өөр хоёр охиныг урдаа гаргаж зөв бүжгийн хөдөлгөөн хэрхэн хийхийг бусдад харууллаа. Харин Эльвира буланд уйлан сусаар л тэр орой Эльвира Агнесийн хувцснуудаас өмсөж үзэх гэж оролдох боловч түүний бие хэд тархан учраас хувцс нь багтахгүй байв. Маргааш өглөө нь Эльвира хатагтай Софитэй уулзахдаа сэтгэлээр унсан байдалтай. Би хитрхи муухай, бас тарган. Ханхуу над руу нэг нүдэрэж харахгүй байх хэмээн хэлв. Гэтэл Софи түүнд урам өгч "Үгүй дээ. Би чамаас өөрийнхөө залуу насыг харж байна. Чи сайхан охин. Би чамд туслах нэг зүйл өгье" гэд түүнд тусгай бэлэг өгөв. Удалгүй тэрээр дүүтэйгээ хамт морь унан ойр руу явах ба тэнд очоод Софигийн өгсөн бэлгийг задалж үзтэл тэр нь турхад туслах туузан хорхой байлаа. Эльвира туузан хорхойг биедэн оруулж дараа нь тусгай эсрэг бэлтгэл ууж гаргах боломжтойг тайлбарлана. Мөн дүүгээсээ үүнийг хиндэж хэлэхгүй байхыг гуйлаа. Харин дүү айлманч чи арай хэтрүүлж байна шүү гэж хэлээд түүнийг хорхон гэрлүүгээ буцдаг. Удалгүй тэр туузан хорхойтой капсулыг залгичаад оройн гэртээ очтол сарвчнаас нэгэн сэжигтэй чимээ сонсогдоод очвол өнөөх туслах залуу болон Агнес хоёр дотн харьцаанд орж байхыг олоод харчихдаг. Ингээд маргааш өглөө нь Ребека Агнесийг өрөөнөөс нь чирч гарган шүн болсон зүйлийг мэдснээ хэлнэ. Тэрээр чи азтай байна. Би чамайг гэрээс хөөхгүй. Гэхдээ одооноос эхлэн чиний эрх дарах дууссан. Чи манай гэрт боол шиг ажиллана гэж зарлав. Мөн Агнес цонхоор гартал Ребека туслах залууг нүцгэн чигээр нь хөөж гаргасан байлаа. Үүнээс 3 сарын дараа Эльвира нүрээ ил гаргаж чадах болж хамран шулан царайлаг болсон ээжийнх нь бахархлыг төрүүлнэ. Мөн тэр одоо жин хасаж биеийн хэлбэрэнч төгс болсон байв. Харин цонхоор харахад Агнес үнээ сааж боол мэтэл болсон харагдана. Удалгүй Эльвира дахин нэг гоо сайхны зовиртой хагалгаанд орно. Энэ удаа хиймэл сормоос сулах байлаа. Аимшигтай өвдөлт мэдрэгдэж тэрээр чангаар хашгирахад эмчинч энэ удаа чи үнэхээр үзэсгэлэнтэй болноо гэж тайвшруулахыг хичээдэг. Тэр шөнө Эльвира нүдэн болттой хаалгааны өвдөлтөөсөө болж унтаж чадахгүй байв. Туузан хорхоонч идэх зүйл шаардсанаас болоод маш ихээр өсөж эхэлдэг. Тэрээр сарвч руу орж идэх юм хайж байтал Агнестэй таарчдаг боловч Агнес түүнийг өрөвдөж хоологч тусалдаг. Маргааш нь хичээл дээр багш Эльвирагийн гадаад төрхийг сайжирсан гэж үзэж бүжгийн хөдөлгөөнийг удирдах эрх болгоно. Гэртээ хараад Эльвира маш их хоол идэж харин Агнес түүнд дуртай шүлгийг нь уншиж өгөх үсийг нь самнах зэргээр бүх талаар л туслана. Гэтэл үсээ самнаж байх үедээ Эльвира үсээ асар ихээр унаж байгааг мэдээд цочирдон. Энэ үед түүний ээж Ребека нэгэн цочинтой уулзаж бүжгийн үдшилтээр хамгийн гайхалтай харагдуулах тусгай даашинзыг хүлээж авч байлаа. Гэвч цочин Эльвирагийн үс унаж байгааг хараад түүнийг өвчтэй байгааг анзаарна. Харин Ребека түүний бараг үсгүй шахах байхыг олж харчаад шалтгааныг нь мэдхийг хүсэлгүй шууд л парик гаргаж ирнэ. Эльвирагийн халцгай толгойг дарахаар шийддэг. Тэр орой Эльвира улам их хоол идэх ба харин Агнес өөрийн нандин даашинзыг гаргаж ирэн нууцаар бүжгийн үдшилтэд явах гэж байлаа. Үүнийг мэдсэн Эльвира ихэд татаархаж Агнесийн даашинзыг шүүрэн аваад тасчин хаяна. Уг чимээг сонсон Ребека ирж тэднийг саллахад Агнес ч өрөөнөөс гарч явв. Харин Ребека охиндоо Агнес ямар ч хувцасгүй боллоо. Тэр одоо бүжигт очиж чадахгүй. Харин чи л хамгийн үзэсгэлэнтэй байх болно гэж хэлээд
охиндоо нойрны эмөвч эртхэн амраахаар болдог. Харин нөгөө өрөөнд Агнес аавынхаа цогцын өмнө сүхрэн сууж харуулслын нулимс асгаруулan уйлж байдлаа. Гэтэл гинэд өрөөнд хурц гэрэл тусаж гэрэл дундаас нас барсан ээжийнх нь сүнс үзэгдэв. Ээжийнх нь сүнс түүнд тусалж тансаг гоёлын дайшинз шилэн шаахаа өгч ханхүүтэй уулзахаар ордон руу явах замыг нь нээж өгдөг. Харин ордонд гоо бүсгүйчүүдийг ээлж дараалан ханхүүд танилцуулж эхэлсэн байлаа. Тэд нэг нэгээрээ тайзан дээр гарч бүжиглэн хэрэндээ л илүү их анхаарал татахыг хичээх ба энэ үеэр нь тэдний намтрыг чангаар уншиж ханхүүд мэдээллийг нь өгөв. Эльвирагийн ээлж болоход тахим даяара түүний гоо үзэсгэлэн алмаарч тэрч байтугай ханхүүгийн хамгийн дотны анд хүртэл түүнтэй бүжиглэхийг хүснэ. Ингээд бүх хэрчүүд дараалал үүсгэн зөвхөн Эльвиратай л бүжиглэхийг хүсэх ба ханхүүгийн ээлж ирэхэд тэрээр шууд л Эльвирагийн өмнө очиж бүжиглэхийг хүрдэг. Тэд хослон бүжиглэх үед Эльвирагийн сэтгэл хөдлөж насан туршдаа мөрөөдсөн энэ мөч яг нүднийх нь өмнө боддоор биелж байгаад итгэж ядан нулимсаа барьж чадахгүй байлаа. Гэвч гинэд Агнес танхимд орж ирэхэд ханхүү түүнийг хараад Эльвираг шууд л умартан Агнестэй бүжиглэхээр зүгэлдэг. Энэ үйл явдал нь Эльвирагийн бүх мөрөөдлийг хорвонгоор нэргүүлж газар дээрээ уйлан гинэд дотор нь муухаарч бушуухан л гүйн гарч бөөлжөв. Үүний шалтгаан бол гидсэн нь үүрлсэн туузан хорхойн өндгүүд байсан юм. Ребека ч түүн дээр гүйж ирээд охиноо арчиж цэвэрлэнэ. Харин Эльвира би үхэж байна хэмээн уйлан хашгирахад ээж нь үхэх яах вэ? Өөр олон сайн залуус чамайг хүлээж байгаа. Одоо тайвшир. Сэргээд дахин бос хэмээн тайтгаруулна. Эльвира тэр шүнийг өөр ирчүүдтэй ээлж дараалан бүжиглэн өнгөрөөнө. Харин Эльвирагийн сэтгэлийг зовоож байсан зүйл бол ээж нь согтсон байдалтай олон ирчүүдтэй хамт найргиж инээж хөхөрч буй дүр зураг байлаа. Гэвч түүнээс илүү шаналл байсан нь Агнесийг ханхүүтэй бүжиглэж буйг хоёр нүдэрээ харах явдал байв. Төд туталгүй Агнес бүжгийн танхимаас гарч чадах үед ханхүү түүний араас яаран гарна. Хэдхэн хормын дараа тэр иргэн ирж бүх хүмүүст хандан миний гарт байгаа энэ шахай хөлтөнд таарсан бүсгүй миний сүйт бүсгүй болох болно гэдгийг зарлав. Тэр шөнө Эльвира гэртээ их л ууртай ирж Агнесийг үзэн ядаж түүнээс шахайг нь булан авахар хутах шүүрэн авч дайрч эхлэв. Агнес ч хурдан хөдөлж шатаар дээшгүй цогтдогч Эльвира түүнийг гүйцэж очоод шахайг өөрийн болгож чаддаг. Энэ үед Ребека тэдний гаргах чанга дуу чимээг сонсоод өөрийн охиндоо хандан чи ханхүүтэй уулзах боломжоо алдсан. Одоо энэ жүжигээ зогсоогоод орондоо ор. Энд миний шүүн үргэлжилж байна хэмээн хуцаарладаг. Учир нь Ребека нэгэн залуу эрийг дагуулж ирээд түүнтэй хамт хонож байж л дээ. Эльвира ч өнөөх шахайг өмсөхийг оролддогч хөл нь хитрхи томдчихдог. Ингээд түүний сэтгэл санааж бүр авах юмгүй болж шахайг хөлдөө тааруулахын тулд хөлийнхөө хуруунуудыг сандал дээр тавьж байгаад тайрч орхидог. Тэгээд өвдөлтөөсөө болж аимшигтайгаар орилох үед Ребека болон Айлма нар түүний өрөөнд гүйн орж ирнэ. Хуруунууд нь байхгүй болсон Эльвира ээжээсээ шахайг өмсүүлж өгөхийг гуйн орилж шанаж байснаа ухаан алдаад унчихдаг. Ээж нь ч бүр мөнгөний төлөө яагаас ч сийхгүй болсонгаар охиноо ухаан алдсныг хараад нөгөө хөлийнх нь хуруунуудыг нь ч мөн тайрчихдаг. Харин Эльвира хөөхий зүудэндээ шахай нь хөлд нь яг сайхан таарч өөрийгөө ханхүүгийн хажууд зогсож байгаагаар төсөөсөөр л. Гэвч ухаан орох үедээ хөл нь ямар ч хуруугүй болсныг мэдээд маш ихээр цочирдов. Харин гадаа хааны элч ханхүү ирлээ. Бүх язгууртан охид гарч ирэн шахай таарах хэсгийг шалгуул хэмээн хашгирч буйн сонсогдов. Хуруугүй болсон Эльвира шатаар мөлхөн буухад Агнес гоёмсог дайшинцтайгаа хаалгаар гарч явах бөгөөд Эльвира түүнийг сүүлчийн удаа харж байгаа нь энэ болж таарав. Удалгүй хааны хэлчиж гутал таарлаа. Агнес бол ханхүүгийн сүйт бүсгүй хэмээн зарлахад энэ үгийг сонссон Эльвира бүхнээ алдсан мэт шаналн гашуудж нулимсаа асгаруулна. Үүний дараа Айлма ирж түүнд туузан хорхойн эсрэг эмийг сүүнд найруулан уулгахад хэдхэн хормын дараа Эльвира цус алдан бөөлжиж доторх хорхойн гулсаж гарахыг мэдэрнэ. Айлма ч түүнийг тайвшруулахын оронд хорхойг хүчтэй татаж эхэлдэг. Түүний гидснээс бараг 10 гаруй метр урт туузан хорхой гарч ирээд газраар гулсаж хөдлөхөд Айлмач хорхойг барьж аваад дундуур нь тас огтолж хаяв. Дараа нь Айлма Ребекагийн өрөөнд орж
алт хулгайлахыг завдахдаа түүнийг нэг залуутай хүнжилтэд орсон байгааг олж харах ба Ребека ч түүнийг огт тоосонгүй. Өнөөх үлээ үргэлжлүүлсээр байв. Ингээд эцэст нь Альма Эльвираг өргөн мориндоо суулгаж тэд хамтдаа энэхүү аимшигтай гэрээс цухтан хил давж өөр газар амьдрахаар явж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.